За сайн байцгаана залуучуудаа. За Serious FX community-ийн зүгээс бэлтгэн өргөдөг 7 хоног бүрийн зах зээлийн шинжилгээ анализ маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр 2025 оны 10 сарын 5-ны өдөр болсон байна. За шинэ 7 хоног шинэ сар эхэлсэн байна. За долларын индексээс хэдүүлээ эхлээд харцгаая. За ерөнхийдөө бол өнгөрсөн сарын хөдөлгөөн бол жоохон өмнөх саруудаа бол бас сэрцэнгуй тийм том хөдөлгөөнүүд бол гараагүй. Range-лсэн support авсан байдалтай бүс тогтсон хөдөлгөөн ерөнхийдөө бол 9 сартаа бол гарч байна. За 9 сарын онцлог хөдөлгөөн гэх юм бол за энэ доошогоо уналт уу энэ доорх liquidity авж байгаа ёроол бол харагдаж байна. За үргэлжлээд өсөлтийг бол үзүүлээд туссан байна. За ерөнхийдөө бол энэчээс бол rejection авч байгаа гэдэг зүйлтэй liquidity grab хийсэн байна. За мөн энэ бас нэлээд сайн liquidity болж өгч чадж байгаа ёроол том цагийн тренд бас байгаа. За мөн дээрээс нь энэчээс ерөнхийдөө өсөлтөө за бүтцийн эвдэрлийг бол бид нарт бас хийж үзүүлсэн байгаа. За мөн дээрээс нь спорт бас аваад за ерөнхийдөө бол 10 сар бол энэ чэнэс ерөнхийдөө rejectionтэй бол эхэлсэн байж байгаа. За тэгээд 10 сар эхний 7 хоног бол ерөнхийдөө бүс дээшээ шилжигдэж тогтсон байгааг бол харж байна те. За тэгэхээр ерөнхийдөө бол долларын индекс эх 7 хоногийн хувьд бол нэг ийм өсөлтийг үзүүлэх 7 хоног байх хараад 7 хоногийн candle хувьд. За үргэлжлээд энэ сартаа доллар маань яах гээд байна вэ гэдэг зүйл яригдана. За үүн дээр бол за ер нь бол өсөлт бол орж ирнэ. За энэ хүртэл бол ерөнхийдөө бол өсөх бол асуудалгүй. За энэчээс үргэлжлээд дээшээгээ бүс шилжилт орж ирэх юм бол за дээшээр нь үргэлжлээд явна гэдэг зүйл бол бас гарч иж болно. За тэгэхээр тэрийг хэдүүлээ эх 7 хоногийн үргээр эх 7 хоногийнхоо хөдөлгөөнийг тайлгнах үедээ ярилцъя. За тэгэхээр энэ сарын candle-ийн хувьд бол миний хувьд бол ерөнхийдөө бас долларын индексийн хувьд бол ногоон candle байна гэдэг таамаглал байгаад. За хэдүүлээ сарын candle-ийг ерөнхийд нь тавиад харах юм бол за тий. За өмнөх candle бол энэ байж байгаа тий. За ерөнхийдөө бол энэ одоо маа заасан манайхны мэдих зүйл бол байж байгаа outside candle тий. Ер нь бас ихэнх CT судалдаг залуучууд бас мэдж байгаа тий. За энд ерөнхийдөө бол outside candle бол энэ улаан candle бол гарч ирсэн байж. За ёроолоос мөн оройг нь авсан өмнөх candle тийм ээ. За мөн дээрэс нь өмнөх support болж исэн бүсийн ёроол тий. Өмнөх бүсийн ёроол плюс ерөнхийдөө rejection-ыг аваад за энэ candle маань ерөнхийдөө бол улаан гэдгийг ол тодорхойлж өгсөн. За мөн дээрэс нь энэ outside candle аль хүртэл явах юм бэ гэдэг зүйл байж байгаа тийм. Ерөнхийдөө энэ уналтын хөдөлгөөн бол энэ ёроолыг бол авна гэдэг зүйл бол угаасаа тодорхой байсан тийм. Тэр бол хэдүүлээ угаасаа доошоо гэдэг зүйлээ бол угаасаа харж исэн. Долларын индексийг. За одоо харин ерөнхийдөө энэ outside candle-ийн үүрэг бол дууссан байна одоо. Энд ерөнхийдөө бол ёроолоо авчихсан. За тэгээд ёроолоо авахдаа сарын төгсгөлд маш хүчтэй өсөлтийг үзүүлж өгснийг бол харж байна тийм. Тэгэхээр одоо ерөнхийдөө энэ candle маань энэ сарын candle маань ерөнхийдөө доод зүгөө хийцэн байх боломжтой гэдэг зүйлийг харж болно. Яа тэгэхээр бас сар эхлээд 3 хоног явсан байна. За ерөнхийдөө бол энэ сарын эхний weekly candle бол юу одоо эх 7 хоногийн candle гэж явагдана. За одоо тэгэхээр энэ candle-ийн хувьд доод зүгөө хийсэн үү гэдэг зүйл байгаа. Эхний монthly-гийн candle-ийн хувьд аваад үзэх юм бол нэгний candle за weekly-гээ харуул. За ерөнхийдөө нөгөө нэг өдрийн gap байгаа л та. Яг энэ 10 сарын 1-ний яг нэгд өдөр гэж таараагүй учраас өдрийн gap гэдэг зүйл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө candle явж байгаа авцалтайг харагдана. Гэхдээ тэр бол нэг нөлөөтэй зүйл бол биш. Яг тэр ерөнхийдөө үндсэн сарынхаа candle-ийг хэдүүл харж хэрэгтэй. Энд чинь бол яг 10 сарын 1-ний өдрийн датанаас л авчихна гэсэн. За тэнгүүт ерөнхийдөө бол доод зүгөө хийцэн байх боломжтой харагдчих. За weekly-гээ харах юм бол ерөнхийдөө доошоо rejection доошоо импульс хөдөлгөөн хийгдээд доод зүг хийгдээд
буцаад ерөнхийдөө rejection-аар авч өгсөн баг. Тэр ерөнхийдөө зөв багтаа харж байгаа те. Тэгэхээр ерөнхийдөө candle дээр анализ хийх юм бол сарын candle-ийн ерөнхийдөө доод зүүн маань хийгдсэн байх боломжтой гэдэг зүйл. За ер нь бол сарын candle сарын эхний weekly бол энд байсан те. Ерөнхийдөө эхний өдрөө доод зүгээ хийцэн байх бүрэн боломжтой байх боломжтой. Яа тэгэхээр бас мөн weekly-гийн candle харах юм бол энэ маань weekly маань улаан биш ногоон өнгийн candle байж байгаа. За ногоон өнгийн candle байна гэдэг чинь ерөнхийдөө дараагийн candle маань ногоон байхын тулд зүү бол богино хугацаанд ийгнэдэ бол бид нар мэдж байгаа тийм. За тэгээд ерөнхийдөө доод зүгээ хийцэн биш үү гэдэг зүйл бол гарч ирнэ. За тэгэхээр одоо долларын хувьд тодорхой хэмжээнд ерөнхийдөө өсөлттэй байна гэдэг зүйл хэвлээ харах нэ. Ер нь бол эх 7 хоногудаас. За мөн дээрэс нь урт хугацааны өсөлтийг хэдүүлээ яаж мэдэх юм бэ те? Урт хугацааны өсөлтийг авахын тулд хэдүүлээ энд байгаа оройг эвдүүлэхэд ерөнхийдөө бол маш том баталгаа болж байна. Энд байгаа оройг эвдүүлэхэд. За ерөнхийдөө бол ханш бол өсөөд ийшээгээ хүрэх нь тодорхой гэж бол үзэж байгаа тийм. За хэрвээ ийшээгээ хүрэх юм бол тийм ээ. За энэчээс үргэлжлээд унах боломжтой. Доошоо бүтцэн хадгалаад үргэлжлүүлээд уналт ирэх боломжтой. Энийг үүсэж болохгүй. За хэрвээ энийг авчаад за мөн ханаагүй дахиад үргэлжлээд энэ оройгоо авах юм бол ерөнхийдөө бол том цагийн тренд ер нь дээшээ болж байна гэдэг баталгааг бол хэдүүлээ бол авч болно. За гэхдээ энэ маань ерөнхийдөө үндсэн импульс хөдөлгөөнийхөө pullback байх боломжтой хөдөлгөөн байгаа тийм. За энийг ерөнхийдөө эрх өөрөөр тухай бүрд нь яриад явъя. За тэгэхээр ерөнхийдөө бол эх 7 хоногийн хувьд доллар индексийн хувьд өсөлттэй байна. Доллартай хосол дээр ажилладаг залуучууд маань ерөнхийдөө энэ дэр анхаарад ажиллаж байгаа хийгээрээ. За үүнтэй холбоотойгоор биткойн байна тийм. За биткойн дээр бол хэдүүлээ ярьсан да тийм. За ерөнхийдөө энэ өсөлт бол явсныг хэлсэн, орой энэчээ тогтсныг хэлсэн, одоо энэчээс pullback орж ирсэн нөө гэдэг зүйлийг өмнөх өөр үеэр бол ярьсан байгаа та хэд хараарай. За тэгээд ерөнхийдөө бол маш гоё өсөлт болвол орж исэн байгаа. За сарын сүүлийн 7 хоногийн candle ерөнхийдөө өсөлтийг үзүүлнэ гэд өмнөх өөр үеэр бол яг ярьсан байна. За тэрний дагуу ерөнхийдөө өмнөх 7 хоног pullback-ийг дуусгаж өгөөд өсөлт рүү өргөлж өссөн. За тэгээд ерөнхийдөө бол 2-7 хоногийн хугацаанд баг үргэлжилсэн өсөлт гэх юм уу байгаа гэсэн. Тэгэхээр биткойны хувьд бол хамгийн дагуу маш гоё явсан байгаа. За оюутаж энд одоогийн байгаа нөхцөл байдал юу вэ гэхээр ерөнхийдөө бол all time high бол хийгдчихсэн баг. За одоо мэдээж 7 хоног дууссан байгаа. Бүтэн 7 хоногийн хувьд болохоор бүсийн шилжилт бол явсан бач. За тэгэхээр одоо энэчээс юу үсэх вэ гэхээр за ер нь бол нэг юм дахиад нэг ийм хөдөлгөөн бол орж ирнэ гэдэг зүйл байгаа. Одоо тэгэхээр энэчээс хэдүүлээ pullback ерөнхийдөө хүлээн гэсэн. За pullback тэгвэл аль хүртэл орж ирэх юм бэ гэдэг нь ер нь бол нэг энэ хавцаа pullback бол орж ирнэ. Энэ хүртэл бол орж ирэх магадaltaй гэж үзнэ. За үгүй бол өмнөх цэг дээр ерөнхийдөө очиж болох юм. За энийг цагийн задлаад харуул. За ер нь бол нэг тодорхой л харагдчих байна да. За ер нь бол энэчээл байгаа гэсэн. Тэгэхээр эндээс хэдүүлээ яаж авч болох вэ гэхээр энийг шалгуулад за ер нь бол нэг ийм цэг энэ бүс дээрээс ерөөхдөө энэ бүс рүү ирээд өсөлтийг үзүүлэх боломжтой гэсэн. Тэгэхээр яг хуу том цагийн жоох swing талтай арилжаа хий гэж үзвэл нэг иймэрхүү арилжаа байж болно гэсэн. За биткойны хувьд бол ийм байна. За мэдээж энд байгаа хөдөлгөөний харна өсөлт бас дууссан уу дуусаагүй юу гэдэг зүйлийг бас тухайн хөдөлгөөнөөс бас хэвлээ анзаарна тийм ээ. За тэгэхээр ер нь бол биткойны хувьд бол за хэрвээ өсвөл дахиад нэг ер нь жоох өсөлт орж ирэх байх. За тэгээд pullback бол орж ирнэ. За тэгээд минийхаар баг энд орой тогтсон байх л гэж харж байна. Тэгэхээр ер нь бол шууд энэ бүсээс дараагийн импульс хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явах болоо даа л гэж харж байна. Да энэ нөр нь биткойн бас ойлгомжтой л харагдаад байна. Окей. За тэгэхээр биткойны хувьд бол ийм байна. За паундын хувьд бол ярьсан байгаа тийм өмнөх өөр үеэр ч ярьсан тэрний өмнөх дээр ч ярьсан. Ер нь бол өөр юу гэдэг тэр паундын нэг яриадсан. За нэг ийм
уналтын хөдөлгөөн хэдүүлээ барьж авнаа гэдэг зүйлийг бол ярьсан. За тэгээд ямар нөхцөлтэй барьж авах юм бэ гэхээр ерөөхдөө энд ингэж дээшээ дээш нь авах хэрэгтэй байна. Энэ нэг яваад resist болоод байгаа энэ нэг ташуул лайныг ерөөхдөө нэг liquidity хамах хэрэгтэй байна. За тэгээд энэ хамлтыг орж ирсний дараа хийсэн тийм ээ. За энэ чинь ерөөхдөө бол яг энэ үед нь орж чадаагүй. Ямар үед орох юм бэ гэдэг нь за энд үндсэн хөдөлгөөн явцсан байна. За тэгвэл энэ чинь хэдүүлээд pullback-ийн хөдөлгөөн угаасаа орж ирнэ. За тэрийг хүлээгээд тэнцээс бариад авъя гэдэг зүйлийг бол ярьсан байгаа. За тэгээд энэ оролтоо ерөнхийдөө нэгтэй. За swing entry шүү гэдэг ерөнхийдөө community-тэй ID-гаа суулцсан. За тэгээд энэтэй ерөнхийдөө орцсон хамт бариад явчаа хүмүүс маань байвал за мундаг байна. За одоо ерөнхийдөө бол энэ арилжаа бол break-even болгочихсон байж байгаа тийм. Break-even болгосон. За ерөнхийдөө risk ratio-ны хувьд бол 1/35-тай. За ер нь бол нэг 10 сарыг бол дуустал барих бах. За ер нь одоо бол угаасаа хөдөлгөөн маш тодорхой болж өгч шүү дээ. За энэ ч одоо бүс хөдөлгөөн ороод ирсэн байна. Бүсийн шилжилт ороод ирсэн байна. За одоо тэгээд үргэлжлээд хашаага уналт нь үргэлжлээд явна. За бидний хамгийн том баталгаа бол энэ том бүсийг шилжих клик тийм ээ. За энэ том бүс ерөнхийдөө бүсийн ёроол руу бол угаасаа ер нь бол бүсийн ёроолын хөдөлгөөн рүү бол орчихсон гэж бол би харж байгаа. За тийм байгаа да. За энэ дээр хэдүүлээ. Юу яаж харвал одоо ерөөхдөө бол бүсийн ёроол руу бол дайрна. Бүсийн ёроол руу дайрна гэдэг чинь ерөөхдөө бол энэ цэг рүү бол очно гэсэн үг. За тэгээд энэ цэг рүү очно гэдэг чинь өөрөө дандаа дахиад үндснийг шилжүүлэлт хийгдээд ороод ирэх юм бол за ерөөхдөө бол ийшээ өрөх нь маш өндөр магадaltaй болж байна гэдэг ярьж байгаа явц тундаа хараад явах боломжтой. За эн чинь ороогүй хүмүүс бол ерөөхдөө одоо энд бол pullback явж байна. Эх 7 хоног ерөөхдөө дээдсэн үрээс нь бариад авбал за ерөөхдөө бас гоё рашиотойгоор энэ арилжааг араас нь нэмээд орох бүрэн боломжтой байгаа. За паундын хувьд бол хүлээсэн оролт бүх нөхцөл яг хүлээжсэний дагуу бүрдээд за хэдүүл бол энтерийг маш гоё нэгээд барай явчаа тийм ээ. За Nasdaq-ийн хувьд. За Nasdaq-с тэгээд дээшээ барьсан алаа дөө. Дээшээ Nasdaq унах шалтгаан бол ер нь байхгүй дээ. Ерөнхийдөө өмнөх энэ уналт байж байгаа тийм энд ирсэн уналт бол байж байгаа тийм. Энэ чи одоо 4 сард унчихсан уналт байж байгаа байхгүй. Энэ уналт энэ pullback өөрөө 4 сард орж ирсэн энэ оны тийм. За өмнөх pullback-нд тэгвэл хаана орж ирчихсэн. Өөр 22 оноос 23 онд ерөнхийдөө бол ёроол нь бол 22 онд байж. Тэгэхээр ерөнхийдөө бол би энэ жил энэ оныг дуустал за бараг эх жил ч юм уу те pullback ер нь орж ирнэ гэж бол бодохгүй байна. Ялангуяа иймэрхүү pullback бол зүгээр бүтцэн адилсан pullback-ууд бол орж ирнэ. Тэгтээ сайн анзаараад үзэх юм бол бүтэц маш нягт болж байгааг одоо энэ чинь хэдүүлээ харж байгаа бах те бүтэц бол маш нягт болж байгааг. Тэгэхээр ер нь бол за энэ 26,000 гэдэг цэгийг бол тэмдэглэсэн байгаа те. За ерөөхдөө энэ хүртэл ерөөхдөө нэлээд curve гэж орж ирж ш. Тэр дундаас нэг бас жижигхэн pullback орж ирж явах бах гэсэн таамаг болооч. За одоо бол маш ингийн өмнөх өөрөг дээр ч ярьсан те. Nasdaq дээр ерөөхдөө ямар хаа арилж хийвэл зүгээр үү те. Одоо чи ингээд бариад явж хахад ер нь бол ямар ч асуудалгүй л байдаг л да. Nasdaq бол эх 7 хоног ерөөхдөө шууд өсөлттэй байхаар л харагдчихээн дахиад. Өсөлтүүд pullback нь орж ирж байгаа. Энэ pullback-ыг бол яаж л барихаар л байгаа л да. За энэ жишээ нь Fibonacci ашигладаг хүмүүст бол одоо тий 72 gold ratio дээрээс үссэн байна. За дараагийн импульсийн хувьд бол 61.8-аас байна. За үндсэн том импульс явж байна. Навдгүй би энэ Fibog бол яг хөө зарим юм дээр баталгаа олгож жишээлдэг. Тэгээ ерөөхдөө бол дово мэддэг хүмүүст бол дово маш сайн барьж чаддаг хүмүүст бол Nasdaq бол ерөөсөө маш гоё явж байгаа. Ерөөсөө яг л доовынхаа бүтцээр явж байгаа. За Nasdaq-ийн хувьд бол иймэрхүү. Ерөөхдөө бол өсөлттэй байгаа. Сүүлийн хэдэн 7 хоног л ерөөхдөө дандаа өсөлт гэж ярьж байгаа тийм. Тэгэл энэ чирээс өссөн, энэ жахтай ярьжсэн гээл хоо бүрдэн тэгээд ерөөхдөө өөрийгөөс санаа аваад за хүмүүс ашиг хийсэн байгаах гэдэгт бол итгэлтэй. За алтны хувьд. За алтны хувьд бол ерөөхдөө сүүлийн за баг 2 сар гарны оролтууд бол ерөөхдөө ямар ч алдагдaltaгүй
stop loss аваагүй. За нэг ганц 2 break even бол байсан. Ерөнхийдөө бол дандаа TP-тэй явж. За. За ерөнхийд нь monthly-ийн candle-аар хэдүүлэн нэг арчтай. За алт бол мэдээж өргөжсөн өсөлт бол байж байгаа. За энэ сарын candle бол дуустал ерөнхийдөө өсөлттэй гэдэг нь тодорхой бол байсан. За үргэлжлээд энэ сарын candle ерөнхийдөө өсөлт бол үзүүлнэ. За Тэгэхдээ дуусч болох бас нэг нөхцөл байгаа. Pullback нь орж ирэх. За ерөнхийдөө бол за эх 7 хоногийн хувьд бол өсөлттэй байх. Халтны хувьд эх 7 хоногийн хувьд бол өсөлттэй байна. За өнгөрсөн 7 хоногийг бол би хэлсэн. Ерөнхийдөө за алт бол 3890 бол хүрнэ. За сайн байвал 3900 хүрч магадгүй. Гэхдээ ирлүү бол хүрэх нь баталгаатай шүү гэдэг зүйлийг бол би community-д хэлсэн байгаа. За ерөнхийдөө тэгээд 90 гэдэг хан шиг. За 90 гэдэг хан шиг энд байна те 3 чудаа яг шалгасан байж. 3 чудаа ерөнхийдөө шалгаад ерөнхийдөө 90 гэдэг ханш дээр бол тогтсон байж. Энэ бол яагаад тэгэхээр 7 хоногийн дээд зүйл байсан л та. За тэгээ 3900 руу бол хараахан бол хүрээгүй. За ер нь бол баг нэлийн төгсөн байгаа. 3900 бол нэлийн тийм бас. Тэгэхээр эх 7 хоногийн хувьд бол 3900 гэдэг ханшиг бол асуудалгүй өвдөд өгнө. За ер нь бол нэгтгэс баг шууд өсөлтөндөө орж магадгүй. Гэж бас харагдах юм. Тийм, ер нь л өсөлт рүүгээ шууд орно дөө. За алтны хувьд бол за 3000 угаасаа 4000 гэдэг ханш руу бол хүрнэ гэдгийг бол би community-д хэлсэн байгаа шүү дээ. 4000 руу бол хүрэх нь бол тодорхой байгаа гэдгийг бол хэлсэн. Цаашраа ер нь бол 5000 руу ч явах байх гэдэг төлөвлөгөө байгаа. За гэхдээ энэ ондоо юу үгүй юу гэдэг нь бол тухайн ханшийн тухайн үеийн асуудал тийм ээ. За алтны хувьд бол том цагийн шинжилгээг бол хэдүүлээ мэдж байгаа. За ер нь бол ярилцсан. Манайхан ч мэдж байгаа. За үндсэн бол бүсийн шилжилт бол явагдчихна тийм. За энэ бүсийн хэдөө орой тогтоод ирэхэд цагт тийм pullback-ийн хөдөлгөөн бол орж ирнэ. За pullback-ийн хөдөлгөөн нэг ерөнхийдөө бол pullback-ийн хөдөлгөөний үеүүдэд pullback хийсэн гэж үзэх юм бол бас маш гоё энтринүүдийг хэдүүлээ pullback дээр нь бол оролтууд бол нэгдээд явна. За мөн дээрээс нь pullback дууссан гэсэн үед сайхан buy entry бас үргэлжлээд нэг хэсгийн гоё оролт бол нэ. За 4 цаг. За ерөнхийдөө бол маш тодорхой. Өнгөрсөн 7 хоног бол ер нь маш тодорхой харагдсан явсан байна те. Би нэгд өдрийн candle ингэж орж ирж байгаа. Хоёр дахь орж ирж байгаа. 7 хоногийн үндсэн хөдөлгөөн нь орж ирж байгаа. Pullback нь орж ирж байгаа. Бүс тогтох хөдөлгөөн нь орж ирж байгаа. За бүс тогтож байгаа. За бүс дээшээгээ сунж тогтсон. За энэ чинь ерөнхийдөө шилжүүлэгч дотроо явдаг хөдөлгөөн байна те. За энэ чинь ерөнхийдөө хөдөлгөөн дууссан. Чиний бол дуусчихсан. Хөдөлгөөн. Тэгээд ерөнхийдөө энд 10 сая 4 2. Тэгээ энэ чинь ерөнхийдөө сарын доод зөө байж болохоор байгаа байхгүй. За ингээд харах юм бол за monthly candle-ыг харуул. За тийм ер нь бол ингээд сар доод зүүгээ weekly эдий дэшээ явж байгаа. За тэгтээ энэ доошо хөдөлгөөн бол сарын доод зүү бол хийж өгч байгаа харж өгч байна те. Нэгд өдрийн хөдөлгөөн бүс тогтох, хоёр дахь нь доод зүгээ хийгдэж өгч байгаа. Ерөнхийдөө нэг 2 өдрийн candle-ыг хааж ийн гэсэн үг шүү дээ. Маш ойлгомжтой тийм ээ. За тэгээд өргөжсөн өсөлтийг бол хөтөлөө өгч. Сард хэдэн өдөр байдаг вүлээ? Ер нь бол за хагасны сайнаа хасаад энэ чинь ер нь бол нэг 22-оос 24 өдөр бол байдаг сарын candle. За тэгээд ерөнхийдөө бол нэг 30 минутын candleтай төстэй гэсэн үг тийм. За тэгэхээр ерөнхийдөө эхний 2 candle-ыг ерөнхийдөө шилжүүлж өгч байгааг харж байна тийм. За тэгээд доод зүгөө бол хийгээд өччих штэ. Ер нь бол энэ бол доод зүг байх боломжтой гэсэн. За тэгээд ер нь бол сэтийг өргөжлүүлээд хийгээд явна гэсэн. За гэхдээ энэ өдрийг хэдүүлээ санаад авчих хэрэгтэй. За ер нь бол 17 2025 оны 10 сарын 17-ны өдөр бас нэг жоохон анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл 5 дахь өдөрт байж байна те. Тэгэхээр энэ өдөр ерөнхийдөө бол өсөлт бас тодорхой хэмжээнд зогсоод буцаад pullback-ийн хөдөлгөөн рүү шилжих бас магадлалтай энэ сарын хувьд бол. Тэгэхээр энийг
шилжихгүй буцахгүй юу pullback эхлэх үү гэдгийг ерөөхдөө бол одоо явах нэг 7 хоног болон тэрний дараагийн 7 хоногийн хөдөлгөөнөөс ерөөхдөө хамаарат хэдүүлээ overview дээрээ ярилцъя. За алтны хувьд бол өсөлтийг харж байна. За Nasdaq-ийн хувьд өсөлтийг харж байна. За pound-ийн бол унж байгаа. Хэдүүлээ бол swing entry ирсэн байж байгаа. За биткойн бол өсөлт бол байж байгаа. За одоо хэрвээ энэ доороос ороогүй өсөлтийг хүлээж байгаа бол дахиад нэг орох хөгжил хүлээж байгаа бол за ерөнхийдөө нэг pullback-ийг хүлээгээд entry араас нэмээд явах бүрэн боломжтой. За миний хувьд бол энэ сарыг бол ер нь л дуустал нь барина гэсэн төлөвлөгөөтэй бол байж. За долларын индексийн хувьд бол ер нь жоох өсөлттэй. Эх 7 хоногийн хувьд бол өсөлттэй байна. За түүнээс цаашаа яахыг эх 7 хоногор хэдүүл ярилцъя. За тэгээд манай Sirius FX-ийн 7 хоногийн Forex зах зээлийн шинжилгээ таамаг анализ маань энэ үрээ дуусч байна. Өнөөдрийн дугаар. За тэгээд та бүхнийг хэрвээ community-д нэгтгэхийг хүсвэл ор барилах Telegram линкээр ороод community-д нэгдээрэй гэж хүсэж байна. За манайх бол ямар нэгэн байдлаар үн төлбөр авдаггүй community байгаа. За тэгэхээр бүгдэнд нь 7 хоногийн арилжаанд амжилт хүсье. Баярлалаа баяртай. Өдрөө сайн амраарай.